Миний нүдийг буцааж өг. За юу яцхан бамбарнууд минь. 200 кас авч хүрээ цоо шин төрлийн шүн дундын яриа контентоо эхлүүлсэн юм чинь одоо буцаад аимшиг кино руу орцгоох удаа. Энэ удаагийн дугаараар нүдэндээ хагалгаа хэлгснээс болоод элдв зүйлс харж эхэлдэг сэдвтэй аимшиг кино болох Хонконг, Сингапур студиудын хамтарсан 2002 оны домогт The-I Pang Brothers гэх ихэр ах トゥ хоёр Хонконг найруулагчид хийсэн энэхүү кино нараасаа The-I 2 болон The-I 10 гэх хоёр цуврал шахуу ангитай бол гадны улсын 3 ремейктэй байд юм байлаа. Энэтхэгт 2004 онд Адуу нэртэйгээр, мөн энэтхэгт 2005 онд Найна нэртэйгээр ремейк хийгдснээс гадна бидний хамгийн сайн мэдэх Hollywood ремейк болох алдар Jessica Alba гэгчийн тоглосон 2008 оны The-I. Харин энэхүү кинотой нэлээд төстэй цоо шин киног яг кино театрт бодит мэдрэмжийг авч үзмээр байгаа хүмүүстэй дуулгахад The-I гэх нэртэй Солонгос аимшиг кинод 7 дугаар сарын 3-наас манай Монголын бүх кино театруудаар нээж байгаа юм билээ шүү. Гол дүрт нь Солонгосын Аз иргэлийн жүжигчин болох Үцэглэн Шинмина гэж тоглосон ба ихэр ихж байгаа цаг бусаар алдснаас хойш баг багаар хараагаа алдан энгийн хүний харах боломжгүй зүйлсийг хүртэл харж эхэлж буй эмэгтэй дүрийг бүтээсэн юм байлаа. За тэгэхээр гарч эхлэеч байхдаа Солонгосын цахим ертөнцийг ёстой л нэг бужигнуулж маш том хүлээлт үүсгэж байгаа энэ киног манайхан 7 сарын 3-наас бүх кино театруудаар үзээрэй. Хүмүүс энэ дэлхийг хар муухай зүйлсээр дүүрэн гэдэгч гоё сайхан зүйлс нь ч гэсэн ижилхэн их гэж би боддог. Магадгүй тэдний зөвүүл байх л та. Гэхдээ би одоо тун удахгүй энэ дэлхийн ертөнцийг ахин нэг удаа таниж мэдэх гэж байна. Хэмээн хилэн алхаж буй нэгэн хараагүй эмэгтэй дүрслэлээр кино маань эхэлнэ. Манай киноны гол дүр болох харааны бэрхшээлтэй маань нүдний эвэрлэг бүрхөвч солих хагалгаанд ороод нүдэндээ боолттой эмнэлэг зэртэл нэгэн хөөхөн жоохон охин тоглох гээд ирж харагдана. Манай маанч барьсан да хинбэ гэхэд өнөөх охин намайг ийм гэд юм аа. Би 11 настай. Би хажууд орон дээр чинь хэвтдэг. Би тархины хавдартай гэдгээ мэдснээс хойш хэд удаа хагалгаанд орсон. Эмчнэр намайг хизээж өгөх магадгүй гэсэн. Энэ эмнэлэгт би сүүлийн бараг бүтэн жил байгуу гэхэд манай маан чи ийм жоохон гэхэд ёстой зөрөгтэй гэд хөөхөн бас сэтгэлээр дэмнэ дамжина. Өнөөх охин ч ихчээ таны хараа эдгээ зүгээр болонгууд нь хоёулаа хамт гадаагаарч тоглоё шүү. За энэ ертөнц ямар гоё гэж бодож байна. Хэмээн хөөхөн юм шулганаад л бахан тэр. Удалгүй өөрт нь энэ хагалгааг нь хийсэн доктор Ло гэх эмч орж ирэн цонхны бүх хөшгийг нь хаахад манай мааны эгч болон эмэнч мөн эмнэлэгт ирчихсэн харагдана. Эмчинч за одоо боолтыг чинь баг багаар авлаа шүү. Өвдөж магадгүй. Хэрвээ хит их өвдвөл хэлээрээ за хэмээн хэлэн боолтыг нь авахд манай хүн ч ёстой л нэг хальт мултхан бүрэлзээтэй л харж эхлэх нь тэр. Гэвч төсөөснөөс нь арай л их өвдөд байсан тул буцаж боолтыг нь богоод хэд хоног хүлээхээр болдог. Хэд хоногийн дараа ашгүй нүднийх нь өвдөлт гайгүй болсноор боолтоо бүр мөсөн авчихсан байдаг ба ерөнхийдөө л нэг тийм бүрэлзээтэй яг ч бас бүрэн дүүрэн сайн харж чадахгүй л байдаг. Өнөөх охин ч өөрхөө баярлан хурж ирээд игч хараад эхэлчихжээ. Игчи хараа орчихсан байна хэмээн хаасайгүй л орилж харагдах ба өнөөх эмч доктор Ло таны нүд тарих хоёр чинь нийлж ажиллахад баг зэрэг хугацаа орно. Бас булчингууд чинь хэвийн хэмжээнд ажиллах хүртэл хараа чинь баг багаар сайжин шүү. Тийм учраас та эрт тэмлэхээс гарсан ч гэсэн хэсэгтээ нарны шууд тусгал хаасан хар өнгийн нүдний шил зүгээрээ л ихэнх тэр. Манай хүнд сувлагчаас асууж байгаад ариун цэврээ өрөө ороо толинд өөрийн царайгаа хараад л гайхан нүүрэндээ хурч үзээд бараг л уйлах гэж байхад өнөө хөөхөн ийн охин би маргааш ахаад нэг хагалгаанд орхоор басан гэх мөө мэдэг дуулгах нь тэр. Манай хүн ч хөөхий охиныг сэтгэлээр дэмнэн мань хоёр бүр хамтдаа зураг хүртэл авахуулаад амждаг. Оройжуулж манай хүн унтаж чадахгүй сэрүүн байж байхад гинтэл нэг өндөр хар хүн шиг дүрстэй зүйл урд орных нь имийг хөтлөөд гараад явж харагдах ба байхад араас нь коридор руу гараад хартал
Өглөө болоход урд орных нь эмээ өнгөрчихсөн байх ба совлогчд өчигдөр оройг эмээг нэг өндөр хар хувцастай хүн аваад гарсан штэ гэхэд совлогч нь сони юм да, тийм байх боломжгүй дээ. Манай эмнэлэгч нь ууг нь шөнөөр эргэлт огт оруулдаггүй штэ хэмээн хэлэн их л гайхсан шинжтэй харагдана. Өнөө хөөхөн Юни охин ч мөн өглөө хагалгаандаа явсан гин. За ингээд эмнэлгээсээ ч гарах цаг болоход их чинь ирж авах ба би чамайг яс дараагийн эмчит чинь хүлээлгэж өгчгөөд ажилдаа явахгүй бол болохгүй нэ. Өнөөдөр нислэгтэй тэгээ дараа 7 хоногт ирнэ хэмээн хэлэн хурдны зам дээр гიშгэж гарна. Гэтэл ямар ч явган хүний гарцгүй хурдны зам дээр ингэж хурдан явж байхад яг замын голд нь хослол өмсчихсэн нэг сонин эрэгтэй хүн харагдаад л өнгөрдөг. Ийхүү явсаар сэтгэл засалч эмчтэрээ ирэхэд манай хүнд хагалгаа хийсэн өнөөх доктор Логийн үеэл дүүн байх ба манай хүн бүр багтаа 2 настайдаа хараагаа алдсан тул одоо энгийн амьдралд шууд ороход хүндрэлтэй гэсэн тул энэ сэтгэл засалч эмч нь бүх зүйлсийг нь зааварчилж туслах хүн нь л болж таардаг. Жишээлбэл энэ юу вэ гэд нэг үдээсний машин гаргаж харуулхад манай хүн хурж үзэхгүй л бол юу гэдгийг нь огт хэлж мэдэхгүй л бахан тэр. Ерөнхийдөө бол айл 2 настайдаа хараагаа алдсан тул эд юмсын харагдах дүр төрх өнгө зэргийг баараг мэдэхгүй болчихсон. Тийм учраас энэ эмч нь хэсэг хугацаанд манай хүнийг хариуцаад энгийн амьдралд нь оруулах ажилтай хүн л гэсэн үг. За ингээд эгчин ч ажилдаа явж манай маань гэртээ эмээтэйгээ хамт багийнхаа бичлэгүүдийг үзээд сууж байхад гинтэл хаалганых нь хонх дуурах ба очоод харвал нэг жоохон хүү "Игчээ, та миний тоглоомын картыг харсан уу?" гэд зогсож байдаг. Манай хүн ч эмээрүүгээ нэг харцгаад эргээ тартал өнөөх хүү цаана нь өөр айлын үүдэн дээр зогсож харагдах ба гайхаад очвол "Игчээ, би өлсөөд байна. Өлсөөд байна" хэмээн хэлэн айлын үүдэндээ асаагаа тавьчихсан байсан лаг идэж харагдсанаа гинтэл алга болчихсон тэр. Өмнө нь хараагүй байхдаа очдог байсан хараагүй хүмүүсийн хөгжмийн багтаа ярин хийлээ тоглоод дуусахад багш нь манай хүнийг хараа орсон гэд багаасаа гаргачихсан байх ба манай хүн ч "Үгүй багшаа, би нөгөө шинэ жилийн хандивын тоглолтын дээр тогломоор байна штэ" хэмээн гуйж гарна. Багш нь ч "Нөгөө чи мэдэн штэ, энд дандаа харааны бэрхшээлтэй хүмүүс хөгжим тоглодог ш. Чи одоо юм хардаг болсон юм чинь менежер ч юм уу нэг тиймэрхүү зүйл хийж болно" гэд ерөнхийдөө манай хүний амьдралд сайнаас гадна саар өөрчлөлтүүд ч мөн орж эхлэх тэр. Оройн нь манай хүн гэртээ унтаж байхад хар хэрэг, таацны сэнс, тэрэгэнцэртэй түлэгдсэн хүн гих мэт сонин зүйлс зүүдлэгдээд унтаж чадахгүй сэрэхэд гинтэл өөрийнх нь өрөө нь яг л өөр шиг харагдаж байснаа буцаад зүгээр болчихдог. Маргааш нь чуулж манай хүн гэрээсээ гарах үед эмээн зөрөөд гэртээ орох ба яг л хаалгаа агаад явах гэтэл өнөөх тоглоомын карта асуугаад байдаг хүү ахиж гарч ирээд карта асуугаад эхэлдэг. Манай маань ч их чинь мэдэхгүй штэ, чи өөр хүнээс асуугаад үзээрэй за гэд ярилцаж байхыг нь эмээн хаалганы дотроо сонсох ба гайхаад хаалганыхаа дурангаар хартал манай хүн гав ганцаархнаа ярьж байснаа нэг тийм сонин юу ч байхгүй хоосон орон зайг тойроод гарч явж харагдана. Нэг модон чихэр дэлгүүрээс аваад эмнэлэг ороод өнөө хөөрхийн Юйентэй уулзахад хөөрхийн охин эмнэлгийн орон дээр хөвчихсэн дөнгөж эмчилгээнээсээ гарч ирж харагдана. Манай хүн ч "Сайн уу миний дүү, маа энийг чамд авсан" гэхэд Юйен охин "Игчээ, би дөнгөж химийн эмчилгээнээсээ гарч ирлээ. Одоо юм идэж чадахгүй баха. Идвэл шууд бөөлжөд гаргачаад байна лээ" л ихэн тэр. Манай хүн ч "Өө тийм үү. Тэгвэл их чинь энийг эмчилгээг чинь дуус хүртэл хадгалж бай за" хэмээн хэлээд араас нь их л өрөвдсөн шинжтэй л хараад үлддэг. Кадр солигдож манай хүнээс хэд хэд удаа тоглоомын карта асуугаад байсан хүүхдээ ээж аавыг харуулхад хөөрхийн хүү манай маантай нэг давхарт амьдардаг байсан ба ээж аавтайгаа маргалдаад нэг өдөр цонхоор усраад амиа хорлцсон хүүхдэл болж таардаг. Оройн нь манай хүн ахин нөгөө сонин хар хэрэг, таацны сэнс, тэрэгэнцэртэй түлэгдсэн хүн зэргийг зүүдлээд сэрэхэд ахиад л өрөөнд тис өөр болчихсон мэт харагдаж байгаад ингийн болчихдог. Маргааш нь манай хүн огт бичиж чадахгүй тул нэг багш дээр ирэн бичгийн хичээл авч эхэлсэн харагдах ба "Дөнгөж биерээ ингэж барина, бихээ ингэж түрхэн" гэж заалгаж байхад "你做咩坐咗我？做咩話？你想男一定係男嘅？冇咪
Нэг л зүйл биш байгаа тул манай хүн гяс эмнэлэг ороод өнөөх сэтгэл засалж эмчтэйгээ уулзах гэтэл өнөөх нь түр уулзалттай гараад явчихсан байна гэх ба манай хүн ч тэгвэл би энэ хаваараа хүлээж бай гэд гараад нэг хоолны газар ороод дөнгөж хоолоо захиалаад сууж байтал бүр улаан цан юм хүүхдэд тэрсэн сүнс гарч ирснээ шараад болгоод өлөгчсөн байгаа махнуудыг урт ягаан хэлээрээ долоож байгаад явчихдаг. За ингээд элдэв юм харах нь бүр л ойртоод байгаа тул хоолоо ч идэлгүй гараад орон гарan алхаж байгаа зам гарах гэтэл нэг бондгор сурагч өөхөд шууд биеийг нь нэвтлээд гарчих ба аль аль нь бүр нэлээд гайхсан шинжтэй харагддаг. Яг энэнтэй зэрэгцээ цаахан талд нь хүмүүс шуугилдаад эхлэхээр нь манай маань гайхаад очиод харвал нэг сурагч өөхөд машинд мөргүүлээд өгчихсэн байдалтай хэвтэж байх ба энэ нь мэдээж дөнгөж саяхан биеийг нь нэвтлээд гарсан бондгор хүү болж таардаг. Мэдээж л өмнө нь эмнэлэг дээр хальт харсан өндөр хар эрэлгийн илчиг зүйл ирээд өөрийнхөө биеийг гайхан харан зогсч буй хүүгийн сүнсийг аваад яваад өгдөг. Гиснээс манайхаа яг ийм нүдэнд нь асуудал үүснээр элдэв эвгүй зүйлс араасаа харагддаг зохиолтой манай Шинмин Наягчин гол дүртэн тоглосон Цоошин The Ice гэх нэртэй солонгос кино 7 дугаар сарын 3-наас эхлэн бүх кинотеатруудаар гарч эхэлж байгаа байлаа шүү. Ерөнхий зохиолоос нь хальт ярвал өөрийн ихэр ихж байгаа цаг бусаар алдснаас хойш багаар хараагаа алдан энгийн хүний харж чадахгүй эвгүй зүйлсийг араас нь харж эхэлт юм байлаа. За тэгээд гарч эхлэхгүй байхдаа солонгосын цахим ертөнцийг ёстой л нэг бужигнуулж маш том хүлээлт үүсгээд байгаа. The Ice гэх нэртэй киног манайхан 7 сарын 3-наас бүх кинотеатруудаар хүлээн авч үзээрэй. Яг буцаад кинонд орцгоё. Ашгүй нөгөө эмчин ч ирлээ гэснээр очиж уулзаад өөртөө болсон бүх зүйлс юу хараад байгаа тухайга хэлтэл өнөөх нь мэдээж л итгэж өгдөггүй. Манай хүн ч чи надад итгэхгүй байгаа юм байж яаж ер нь надад тусалж чадах юм хэмээн ууртайхан хэлээ гарахад эмч залууч араас нь нэлээд гимшсэн шинжтэй гөлрөөд үлдхэн тэр. Ер нь хараад байхад энэ эмч залуу манай маанд нэг тийм крашлаад байгаа юм шиг байгаа. Оройч уулж гэртээ ирэхэд их чинь хэдийнэ ирчихсэн их жимээ хоёр нь нөгөө хөрш айлын амиа орсон хүүхдийн эд зүйлсээ гэрийнхээ гадаа шатаагаа сууж байснаа манай хүнийг ирсэн чинь шууд сандарч нууснаа. Өө зүгээр чи орж бай гэд оруулж байхаас нь харуул өөрхий гэрийнх нь элдэв зүйлс хараад байгааг нь хэдийнэ мэдчихсэн ч манай мааныг айлахгүйгээд хэлэхгүй байгаа юм шиг байгаа. Манай хүн ч за би тэгвэл орж игээд лифтэнд суух гэтэл лифтний болонд нэг сонин хөгшөндөө хүн цаашаага булан руу наалчихсан зогсож харагдана. Манай хүн ч гайхаад лифтний хяналтын дэлгэцийг харахад юу ч харагддаггүй. Айх гайхахын зэрэгцээ зогсож байхад өөр хоёр хүн газ лифтэнд ороод дээшээгээ яваад өгөх ба манай хүн ч нөгөө лифтэнд ирэхлээр нь шагаагаа тартал ашгүй юу ч байдаггүй. За ингээд ашгүй нэг хараа орлоо гэтэл өмнөхөөсөө илүүд орцсон манай хүнч бүрэл хямраад өрөөнөөсөө ч гарахаа байж өдөр шүнгүүл өнөө ганц хийлээ тоглож суудаг болсноор хөөхий их жимээ хоёр нь ч гэсэн дагаад хямарч эхэлдэг. Энэ үеэр өнөөх эмч залуу ашгүй манай хүний ярианд одоо л нэг итгэсэн үг гэлтэй өөрийнхөө үеэл ах буюу манай хүний нүдэнд хагалгай гардан хийсэн өнөөх доктор Ло гэх эмч дээр ирчихсэн аха маань тэр эвэрлэг бүрхөвч солих хагалгаанд орсноос хойш элдэв сүнс чөтгөр хараад байна гинэ. Та яг ямар хүний ямар донорын эвэрлэг бүрхөвчийг хийсэн надад мэдээллийг нь өгч болох уу хэмээн гуйж эхлэхэд ах нь өөдөөс нь хагалгаанаас болж сүнс харсан чи тэгээд одоо итгээд байгаа юм уу чи өөрөө эмч хүн байж эмч хүний наад захын ёс зүйг мэдэхгүй юу хэрвээ тийм донорын мэдээллийг задруулбал наадах чинь бүр хуулийн хариуцлагатай гэдгийг мэднэ үстэй хэмээн ёстой л нэг тас загнаж эхэлдэг. Мань эмч залууч уяал ахтай загнуулаад өрөөнөөс нь гарахдаа тэр миний хувь зөвхөн өвчтөн биш тийм л учраас би ингээд байгаа
хэмээн хэлж байгаагаас нь харуул манай маанд бүр баттай л бундан шахсан л болж таардаг. Эмч залууч дөнгөж үеэл ахыхаа ажлын өрөөнөөс гартал манай мааны эмээгээс нь дуудлага ирснээр гэрт нь очвол манай хүн бүр өрөөнийхөө хамаг хөшөөг энтрийг хаачихсан таг харанхуй өрөөнд өнөөх хийлээ тоглоод сууж харагдана. Эмч залууч шууд хөшгийг нь хуу татаа чи ингээд ганцаараа байгаад байвал асуудал чинь шийдэгдэх юм уу? Чи хараагүй байхдаа одоогийнхоосоо илүү баяр хөөртэй байсан мэт. Хийлээ тогломоор байгаа бол очиж багийнхантайгаа тоглолтоо. Би зүгээр л чамд тусалмаар байна гэд баараг л загнаад хайчхан тэр. Кадр солигдоход манай хүн нөгөө харааны бэрхшээлтэй багийнхан дээрээ бэлтгэл хийж байхад нь шууд дундуур нь орон хийлээ ёстой нэг галзуу метл их л хэцүү аюудыг араас нь тоглосоор байгаад бүр ухаан алдаад унчих ба энэ үеэр хөөрхий имэн гэртээ нэгэн шашны хүн авчирчихсан чадхаараа л засал хийлгэж харагдана. Манай мааны саяны их л ууртай шийдэмгий ухаан алдаж унтлаа хөгжмөө тоглож байгаа нь яг л одоо би юунаас жаахгүй асуудалтайгаа нүүр тулаад заавал энэ асуудлаа нэг тийшээ шийднэ гэдгийг илэрхийлж байгаа ч юм шиг. Манай хүн ухаан алдаж унаад эмнэлэг дөнгөж сэртэл өнөө хөөхөн yin охин толгоон дээрээ маш том сорвтой болчихсон ирээд ихчээ та зүгээр үү? Би нэрээ эмнэлгээс гарах гэж байгаа шүү. Одоо ахиж хагалгаа хийхгүй гэсэн гэд хэлэхэд манай хүн ч орноосоо босдол өнөөх муухай өндөр хар эрлэгийн илчиг зүйл хэдийнэ yin охины ард ирээд зогсчихсан байдаг. Манай хүн ч ерөнхийд нь ойлгоо таг гацхад yin охин ихчээ таныг буцаад харддаг болсонд би маш их баяртай байгаа шүү. Энэ дэлхий өөрөө маш үтсгэлэнтэй. Би зүгээрээ та хүчтэй байгаарай. Бүх зүйл сайхан болно за. За би явлаа ихчээ гэд хэлснээ өнөөх эвгүй өндөр хар зүйлийг дагуулад шууд хаалга нэвтлээд гараад явчихдаг. Энэ нь мэдээж л хөөрхийн yin охин хагалгаа болон эмчилгээнүүдэд даалхүү өнгөрчихсөн л гэсэн үг. Манай хүнч тэсэлгүй араас нь уйлсаар yin гэсээр гүүгээд коридорт гартал удалгүй араас нь нөгөө хагалгааны эмч доктор Ло гарч ирэн нөгөө yin өнөө өглөө гэхэд манай хүн шууд л өөдөөс нь би мэднэ дөнгөж сая харсан тийшээ явчихлаа хэмээн хариу хэлдэг. Үүнийг нь сонссон доктор Ло манай хүнийг хагалгаанаас хойшоо элдв зүйлс хараад байгаад одоо л нэг итгэж байгаа мэт харагдана. Хөөхий yin охины оршуулганд өнөөх эмчтэйгээ хамт оролцоход буцаж явхад эмч нь энийг yin чамд өгөөрэй гэсэн гээд нэг дугтуутай захиа гаргаж өгөхөд манай хүн ч их л хөрдөн шууд л уншихаар задалдаг. Дотор нь өмнө нь эмнэлэгт авахулсан зураг хэвлээд хийчихсэн байх ба хамгийн сонин нь манай хүн тэр зургийг харснаа yin буруу зураг хийчихсэн байх та энэ би биш вэ гэмэн их сонин зүйлс хэлхэн тэр. Оройн нь гэртээ арай толин тартал өөрийнх нь төрх төссөөр Таиланд маягийн эмэгтэй харагдахад манай хүн чи яг хий юм бэ гэд их л ууртаагаар толио хаг зөхөж харагдана. Нөгөө талд ашгүй өнөөх доктор Ло манай хүнд итгэн үеэл дүүгээ буюу манай хүний нөгөө сэтгэл заслын эмчийг нь дуудан нүднийхээ эвэрлэг бүрхөвчийг өгсөн донорын тухай мэдээллийг өгөхөд үеэл дүүнч баярлаа хаа. Элдв асуудал гарвал би өөрөө бүгдийг нь хариуцнаа хэмээн их хэр шийдэмгий хэлдэг. За ингээд эцэст нь ашгүйнийг манай хүнд нүднийхээ тэр эвэрлэг бүрхөвчийг өгсөн донорын тухай мэдээллийг олсноор манай хоёр шууд Таиландын Бангкок руу гараа шидчихдэг. Донор эмэгтэй хятад нэр нь Chu Wai Lin. Таиландд төрсэн хятад эмэгтэй гих ба эрүүл мэндийн мэдээллийн дагуу хай явсаар Бангкокын хойд зүгт байрлах нэгэн эмнэлэгт ирдэг. Эмнэлэгт дөнгөж ороод эмчийг нь сураглаж байтал манай мааны нөгөө зүүдэндээ хараад байсан хэрэг таацны синс тэрэгцэртэй төлөгдсөн хүн зэрэг нь бүр яг гараад ирхэн тэр. Тухайн үед тэр Лин гэх эмэгтэйд эмчилгээ хийж байсан Таиланд эмчигч олон юу болоод байгаа тухайга хэлэн манай хүнч сэтгцийнхаа эмчэд энэ мөн байна. Миний зүүдэнд хараад байсан газар мөн байна хэмээн хэлснээр шууд тэр Лин гэх эмэгтэйн гэрлүүн явахаар болдог. Таиланд эмчин замдаа явж байхдаа тэр Лин гэх охин маш ганцаардмал охин байсан. Тосгоных нь бүхэл хүн тэрнээс үргэж холддог байсан. Яагаад ч юм тэр Лин байсгээд нэг айлын гадаа нь очиод үйлээ зогсчихдаг байсан ба удалгүй тэр айлаас нь хин нэгэн хүн өгдөг байсан. Тийм л учраас хүмүүс түүнийг чөтгөргээд дандаа л ад үздэг байсан. Жаахан хүүхдүүд хүртэл яг мангас харсан мэтэл түүнийг хөөж чулуу шиддэг байсан. Би өөрөө ч гэсэн жаахан бахта чулуу шидчихл явсан. Одоо бодоход маш их харамсдаг юм. Ууг нь тэр Лин охин хүмүүсийн үхлийг зөгнөж төрүүлж хараад байсан учраас л амхандаа хэлж анхааруулах гээд тэгтгэл байсан юм шиг байлаа. Химэн ярьсаар Лин гэх эмэгтэй амьд ахуйдаа амьдарч байсан гэрт нь ирвэл бараг юу ч ярьдаггүй
нэлээд ууртай царайтай ээж нь л манидыг тосож авах нь тэр. Гэрт дөнгөж ороод суухад энэ Таиланд эмчин ахин нэгэн сонин түүх ярьж өгсөн нь нэг өдөр тэр лингийнх охин тосгоноор нэг орилт чарлан айл болгоны хаалгыг нүдэн бүгд гар зугт аюул ирж байна хэмээн гүйж авсан гэсэн. Мэдээж бүгд л тэр охиныг үздэггүй байсан тул хэлж ярьж байгааг нь огт тоогоогүй. Зарим нь бүр өөдөөс нь ус цацаж хөөж байсан гэсэн. Харин оройн гэхэд тосгонд маш том төмөр гарч маргааш өглөө хүртэл галд үрэлдсэн. 300 гаруй хүн танигдахын аргагүй болтлоо шатан үхэж бүхэл зүйл үнсэн товрог болсон. Харин лин охин яг энэ том төмрийн маргааш нь энэ гэрийнхаа хоёр давхарт өөрийнхөө өрөөнд өөрийгөө боомлоод өнгөрсөн. Хөөх ууг нь хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэх гэж л үргэлжил тэгдэг байсан сайхан сэтгэлтэй охин л байсан юм байна лээ. Химэн хэлэхэд лин охины ээж нь таг дугуй сууж байснаа шууд босоод өрөөрөөгөө явчихдаг. Манай Манч Таиланд эмчи яриаг сонсож дуусан лин охины өрөөг ороод үзтэл яг нөгөө зүүдэнд нь өөрийнх нь өрөө өөр болж харагдаад байсан тэр өрөө бүр яг дүрээрээ байж ахын тэр. Таиланд эмчж явахаар болоход манай Ман шууд за би энэ линий өрөөнд хонлоо. Харин эмчээ та хажууд өрөөнд унтчих гэснээр нэг л юмд яарсан шинжтэй шууд л ажилдаа орхон тэр. Харуу бүрийч болж лин охины оронд ороод унтах гэж байснаа босон ширээн дээр нь очиж суугаад толь руу ширтэн чи энэ бүх хугацаанд намайг ийшээ дуудсныг би мэдэж байна. Харин одоо би ирчихлээ. Юу хэлмээр байсан гэснээр тэр лин гих эмэгтэйд яг юу тохиолдсон тухай манай хүн одоо л нэг бүрэн дүүрэн ойлгож авдаг. Кадр солигдож өнгөрснийг харуулхад тосгоных нь хүмүүс бүгд л лин охиныг үзэн ядаж үеийнх нь хүүхдүүд бөөндөө араас нь хөөнгүйж чулуу шиддэг. Ашгүй нэг найзтай боллоо гэд хамт тоглож байтал ээж аав нэрээд шууд л уурлаад хүүхдээ аваад явчихдаг. Том болсныхын дараа хүртэл тосгоных нь хүмүүс гэрийнх нь үүдэнд бөөндөө ирээд дайрч давшилахад хөөхий ээж нь ёстой л нэг цээжээрээ хамгаалan тосгоны авгаа нартай ан ман алалцдаг байсан. Эцэст нь энэ бүх гадуурхал дээрлэхэлтийг тэсэлгүй амиа орсон. Гэхдээ нэг сонин зүйл нь тэр лин охин хоолоогоо боомлохдоо ахин дахин боомлж харагдана. Үйл явдал одоо үедээ ирэхэд манай хүн ч яаран сандран доошоогоо буухад харанхуй шөнөөр лин охины ээж нь унтаагүй муухай царайлчихсан хിവэрээ сууж харагдах ба манай хүн ч линий ээжээ би линд яаж туслах тухай мэдчихлээ. Тэрний хамгийн хэцүү үе нь тэр өнгөрсөнд биш харин одоо болоод байгаа юм байна. Тэр амиа орсноос хойш сүнсэн нэг тийм цаг хугацааны гацаанд ороод өдөр болгон ахин дахин яг тэр цагтаа өөрийгөө боомлоод байгаа юм байна. Та дээшээ өрөө рүү нөрөөд туслаад өгөөч төхөө. Яг одоо тэр өөрийгөө боомлдог цаг нь болох гээд байна гэдэл ахин дахин ээжээс нь гуйж гарна. Ээж нь ч эцэст нь нэг амнэн хэдийнэ өгчгсөн хүн ахиж яаж өгтیں۔ Би бүх амьдралаа охиноо хамгаалахад зориулсан. Нэг ч удаа шантарч бууж өгч байгаагүй. Гэтэл тэр бууж өгсөн. Би охиноо хизээч уучлахгүй. Хэмээн тас хүрэх ба яг энэ үед нь дээд давхарт нь сандал шалан дээр чирж буй чимээ сонсогдхон тэр. Ээж нь хөдлөхгүй байсан тул манай хүн ч яаран сандран дээшээ гарахад лин охины сүнс яг ирчихсэн ахаад л өөрийгөө боомлож харагдах ба ашгүй ээж нь доод давхраас хэдийнэ өгчихсэн охиныхоо туслаарай ээжээ туслаарай гих чимээг сонссноор гяс дээшээгээ гарan ашгүй нэг охиныхоо сүнсийг амжиж буулгаж авч чаддаг. Лин охины сүнсч ээжээ миний буруу намайг уучлаарай хэмээн ахин дахин хэлсээр одоо л нэг амар амгалангийнхаа орон руу явах нь тэр. Манай Ман эмчтэйгээ Таиланд эмч тэгээд лин охины ээж гээд бүгд л маргааш нь лин охины газар дээр очин хүндэтгэл үзүүлчгээд манай хоёр гэрийн зүг буцахаар автобусанд суусан байх ба энэ бүх хүнд хэцүү адал явдлын дараа манай Ман одоо л нэг амар тайван явж байна уу л гэлтэй харагддаг. Их л сайхан тайван явж байгаад нэг сэрвэл цаг оройч болчихсон мөн зам дээр юу болсон мэдэгдэхгүй бүр таг түгжирчгсэн байдаг. Хажуудаа унтаж буй эмчийг өхөөрдөн инээчгээ адил цонхоор элдвийг ажиглан сууж байхад гинтэл гадуур нь бөөн хар сүнснүүд араасаа сүмэлзээд гүйлдэж харагдана. Өөрийгөө яг тэр лин охин шиг хүмүүсийн үхлийг зүгнэж төрүүлж хараад байна гэдгийг ойлгоод гяс автобуснаас буугаад харвал цаахан талд нь газ тээвэрлэж байсан том машин осолдсон байх ба хэдэн 10 сүнс нэгэн зэрэг нэгэн зүгт явж байхыг нь хардаг. Аюултай зүйлс болох гэж байна гэдгийг мэдсэн манай Ман яг л тэр лин охинд өмнө тохиолдож байсан шиг машин болгон дээр очин гяс машинаасаа гараарай аюултай зүйлс болох гээд байна гараарай хэмээн орилж эхлэхэд хүмүүс мэдээж огт тоолохгүй бүр машина түгжиж харагдана. Эмч залууч нэг сэрээд харахад манай Ман машин болгон дээр очоод цонхыг нь цохиж явж харагдах ба
Тэр өдрөөс хойш Лин ахиж надад харагдаагүй. Би түүнд огт буруу өгөхгүй. Би яг л түүний харсан, мэдэрсэн зовлон харж мэдэрсэн. Гэхдээ би өвдөлт, зовлон, үдсгэлэнгээ түүнээс арай илүү харсан. Бас мэдэрсэн. Хэдий би буцаад хараагаа алдсан ч энэ дэлхий дээр хамгийн үдсгэлэнтэй зүйлсийг олж харсан. Мөн би түүнтэйгээ учирсан. Химэн хилэн манай маань таягаараа тэмтэрсээр эмч залуу дээрээ ирэн уулзаж буугаар энэ удаагийн кино маань дуустдаг. Бас л эвгүй эргэлт энтертэй кино байлаа шүү те. Тэгээд энэ шиг нүдэнд нь асуудал үүснээр эвгүй зүйлс харагддаг зохиолтой Цоошин The Ice гэх солонгос кино 7 сарын 3-наас бүх кино театруудаар гарах гэж байгаа байлаа шүү. Манайхаа очиж үзээд ямар хуу кино байна гэдгээ гоё хэлээрэй. Тэгээд дараагийн кино нэх удахгүй тул манайхаа юу гэх юм мэдж байгаа штэ те. Лайк сабадараа зүсгэлээ сууж байгаарай.